сайхан эзэгэн дээр чи тууцэн цэцээ ахадрахгүй санаа сэтгэе догдолон цэлгээ хомхон дуугаа танаа сонсохгүй саухан хэлэн цамцэн дээр чинь ягаан бихэн ахаад үсэхгүй саруудэр тэмийг ертөнцөд жилсээ сайн өхдөө хизээш мартахгүй Зөөлхөн хаа алдрахын насаа үлдээлээ баяртай Андолон нөхөд минь баяртай дурсан ч дүрэн шугант мочи дууны манзай өргөн түрье Зуны нараа ухаан тусын дэрээсээ зутан жахан охоо сургуулийн босгосон зуртын шиг өнгөрсөн 10 жилийн дараа зурс чамдаа илгээж хараа бичин мөнгөн хонхны дуунаа мөнхөн сандан гэхэлээ мөрөдөж чадсан чи химээ орхиодох шивэтэй асар тусан сэтгэлмээ даруй зэвших хийсэж тавьсан насны Жилүүрсэн айрухан нүсэн жаманхот амбил хизээч салахгүй амбэзүүд болсон Цас анхны бороо зүрх сэтгэлд минь дурсамжуулдээ зүрхийн цамог анхны хайр зөөлөн үнсэлт чиний хэл байсан сэтгэлийн гүн татхан үлджээ анхны хайр минь зүрхийг догшоо үрдийн дурсамж үнэнч хайр минь чамайг
ирэх дурсамж сэтгэлд хөвөрнөө айлгуу дуутай оюутан нас чамтай минь хамт Харт минь харт минь Гинхэн насны хаан өдөлөөгүй явхан уртахан юм шиг санагдаж байсан гэрлийн хурдаар өнгөрсөн жилүүдийг энэхэн насандаа та бид мартахгүй эрдэмийг сураад буцлаа гэхээс аюулхай зээжиндээ дүүрэн баяртай эргээд ангидаа суухгүй гэхээс аллаг нүдэндээ суудан лэмастай За 1996 онд Нэрээр орж ирсэн эцэн шавнырыг за 20 жилийнхаа уулзалтанд идэвхтэй илгийг багшид хүрээлж байна. Одоо бүх шавнырыг хүрээлж байна. Тэгээд 20 жилийнхаа дурсамж уулзалтын урилгыг багштай авчирч өгч байна. Урилгыг хүлээж авлаа. Маш их баяртай байна. Маш их догдолж байна. Тэгээд одоо яг тэр үед ингээд үлсэж орж ирсэн шавнар хүн бүгдээрээ 20 жилийн дурсамж уулзалтанд бүрдсэн ирээрээ багш нууц нь та нар маань бас бүгдээрээ ирээрээ хайртай шүү, баярлалаа. Маш их догдолж байна гэсэн. За 1996-аас 2004 онд төрсэн шавнар маань ирлээ. Багшаагаа хүндэтгэн ирж уулзалтыг урилга өгсөн маш их баяртай байна. За хүүхдүүдтэйгээ багш нь уулзсан гэсэн сэтгэл байна. Багш нь очино миний хүүхдүүдийн уулзалтанд үлцэг ирчихээрээ. За шавнартаа баярлалаа. За 2004 онд сүрийг төгссөн хүүхдүүдийнхээ 20 жилийн уулзалтын урилгыг хүлээж авлаа.
Энэ урилга бол үндсэндээ миний багшийн сургуулийн жилийн хугацаанд дотор төгсгсөн англи анхны урилга учраас сэтгэл их өндөр байна. Уулзалтанд бол одоо очин нийт хүүхдүүд манаас энэ уулзалтанд бүгдээрээ хамрагдаж уулзаж клиникийн ажил амьдралыг танилцж хэмээн хаана юу хийж байгаа гэдгийг үзэж харах хамгийн боломжтой мөч гэдгийг баадгаа. Энэ уулзалтанд хүрэлцэн ирээрээ уулзалт болох хугацааг бол багш нь хийж чаддаг хүлээж байна. Ингээд бол 2 сарын 21-нд уулзцагаая.